Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжиж чиглэсэн сургуулийн чадварыг бэхжүүлэх нь төсөл 2015-аас 2018 он. За одоо энэ хүү танилцуулах гэж байгаа арга зүй маань болохоор зэрэг хүүхдээр цуврал зургаар их зохиосон ихээ бусдад ярьж өгөх одоо энэ чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн арга зүй байна. Одоо багш эцэг их та бүхэн ямар нэгэн ийм цуврал зургийг хүүхдтэй авчиж өгөөд салангад хаачилж өгчөөд нөгөө зураг дарааг эмэгцэгц байрлалын нолоорой эхлээд аль нь байна, дараа нь аль нь байна гэд хүүхд маань нөгөө цуврал зураг ажиглаж харж байгаад энэ дотроос локог дистралын олох юм. Хүүхэд болгон өөрөөр олно. За нэгдүгээр зураг нь энэ юм байна миний бодлоор, хоёр дахь нь энэ юм шиг байна. За 6 дахь зураг нь энэ юм шиг байна гэд хоёр өөр хүүхэд байлахад хоёулаа хоёр өөр янзаар дарааллыг тогтооно. За одоо ингээд та бүхэндээ хүүхдүүдээр хэрхэн зурагт ном хийлгэж болох талаар та бүхэнд танилцуулъя. Хичээл 6. Жижиг ном хийлгэх аргачлал. Нэр хэмлээ? Адихуу маань болохоор 1-р ангийн 6 настаас суралцагчаа. Тэгээ одоо энд бол 1-р ангийн 6 настаас суралцагчаар энэхүү номыг хэрхэн яаж хийж хүүхдэд туслах вэ гэдгийг харуулъя. Манай Марлаа маань өөрөө бие дагаад номыг яаж хийдэг вэ гэдгээ харуулах нэ. За номоо хийж эхэлцгээе. За миний хүү энэ зургнуудын логик дарааллыг нь олно. Аль эхнийх нь 1-р зураг нь аль байна? 2 дахь нь айлын, 3 дахь нь айлын. Яагаад нэгдэх нь ингэж бодож юм гээд. Ингэж баймаар юм шиг байна. За энийг чи яагаад нэгтгэх нь гэж юу? Нэгтгэх нь бол 1-р хуудсан дээр багш наач тийм ээ. За яагаад нэгтгэх нь гэж бодсон. За энэ зураг багшлаа яриад өгөөрэй. Энэ хөл яаж? За. Тэгсэн чинь гэртээ очиод хоол идэхгүй гэжсэн. Энэ сургууль руугаа ингээд гэрлүүгээ явахдаа юу хийж ийн энэ хөхд? Чи сайн хардаа. Юу идэж байгаа юм шиг байна? Яаж байгаа юм шиг байна? Бичин идэж гин үү? За бичин байж магадгүй өөрөө ижлэх үү? Чипс идэж байгаа юм ба шүү дээ, тий? Чипс гэж бичсэн энэ дээр бичгтэй юм байна. Чипс идэж байгаа юм байна. За энэ хөхдөд нэр хин гэд нэрх үү? Ганбаяр. Ганбаяр гэж нэрхээ. За энэ Ганбаяр яаж нэрчээ сая? Ганбаяр. Хаач ч ойлээ. Гэрлүүгээ явж байгаа. Сургуулаа тараад гэрлүүгээ явж байгаа. Гэрлүүгээ явах замдаа яасан байх нь? Чипс. Чи ингэ чипс иддэг үү? Хаял иддэг үү? За дараагийн зураг аль вэ? За энэ наач. За чи наадаг надаа энэ дээр наач. Цав төрөхөд. Тий. Цавгаа энд төрөч. За наач. За одоо яасан бэ энэ Ганбаяр маань? Ганбаяр хоол идэхгүй байсан. Хоол идэхгүй байсан. За багш навчаад. Ганбаяр яагаад хоол идэхгүй юм бол? Чипс. Ганбаяр хоол идэхгүй байлаа. Яагаад гэвэл чипс идсэн болохоор. Ганбаяр сургуулиасаа гарч гэрлүүгээ явахдаа мөнгөөрөө чипс авч ичээ. Ганбаяр бодохгүй гэртээ ирчээд ээжийнхээ самтрахаа олыг идэхгүй байв. Тэгээд Ганбаяр гэртээ өртөж хаалтгүй байсан ч тэр идэхгүй гэв. Тэгээд эмчид төвчүүлэхээс өөр ямар ч арга байсангүй. Эмч хэлэхдээ Ганбаяраа хоол сайдч чипс багын дээрээ гээд эмнэлгээс гарсны дараа ээжтэй ингэж хэлжээ. Ээжээ замдаа хоолоор гэртээ очиж идэхгүй гэтэл ээж нь зөвшөөрчээ. Тэгээд Ганбаяр гэртээ очиж авсан хоолоо амтрахыг иджээ. За хүүхдүүд маань ингээд зурагт номоо хийгээд бие биендээ ярьж өглөө. Ингээд та эцэг эхчүүд та бүхэн маань энэ хүүгийн зурагт номыг хүүхдэрээ хийлгэж хүүхдийн сэтгэн бодох чадвар болон хэл яриаг нь хөгжүүлцгээгээрэй.